бямцагцаадаас асууя. Энэ ховчлохоор оруулж ирсэн төрийн өмчит компаниудын жагсаалт яг ховчлогдох уу? Урд нь миний санахаар одоо 2008 онд ховчлно гэж засгийн газрын тогтоол гарч ирсэн. За 13 14 онд тогтоол гарч ирсэн. Тэгээд их хурлаас гаргасан тогтоолууд бас хэрэгждэггүй. Энэ зүгээр худлаа хоосон PR биш үсттэй. Яг ховчлогдох уу? Одоо тогтоол болгонд итгэхээ үлчээд байна л да. Урд нь ингээд 2001 онд их хурлын баталсан тогтоол 30% хэрэгжилттэй, 2005 оных 45% хэрэгжилттэй, 2010 оных 11% хэрэгжилттэй, 2015 оных 16% хэрэгжилттэй, 2022 оны үндсэн чиглэл 29% хэрэгжилттэй байгаа. Тэгэхээр энэ удаа хэдүүлээ нийлж байгаад нэг ядаж нэг 60-70%, 80% хэрэгжилттэй тогтоол болгочих юм бол одоо энэ их хурлын бас нэг амжилттай үр дүнтэй олон жил одоо үр дүн өгөхгүй байсан ажлыг урагш нахиулсан ажил болох бах. Тийм бол манай их хурлын гишүүдээ одоо гаргаж байгаа ажил хэрэгч одоо илүү задгаа ярьж байгаа төс задгаа яриасаа ч гэж бодож одоо шүлэгтээ оруулж ирсэн. Тийм болохоор одоо 80% та хэрэгжилттэй болохын тулд хэдүүлээ хамтраа заахан ажиллая гэдгийг бас нэгдүгээрт нь хэлье.